Хүний махан унсдангууд хөрөлж чулуун зөрөгтөнгүүд ханан хатан гэрэлтэнгүүд хайр чулуун зусландангууд эрэхтэй эрен гэлэн хүнсдэнгүүд буцахтаа буман гэлэн хүнсдэнгүүд. За ямар сонсогдож байна? Энэ бол буу удганы буухтаа хэлдэг үг. Өнөө цагт харин арай өөрөөр хэлэгдэх баг. За жишээлбэл хүний амаар зугаасагсад хүүхэд шүүхтар наадацсангууд эрэхтэй эрен хүүхэд хүнсдэнгүүд буцахтаа буман хүүхэд хүнсдэнгүүд гал могоо дашуртангууд галзуу чонон дүнгэртэнгүүд. За иймэрхүү. Бөөгийн энэ хэлэл тайлал өнөө цагт яг жинхэнэ утгаараа хэрэгжиж байна. Мөнгөө барж ядсан баячууд хөхөө өвлийн хүүдэн хөр цасны хайрууд хүүхдийн амь насаар зугаацаж кайф авч байна. Яг л гаж дунтаа маниак алуурчин шиг. Зугаацчил байвал тэдэнд хүний амнаас зовлон шаналл огт хамаагүй. Гэхдээ тэд өөрсдийнхөө үр хүүхдээр морь унуулахгүйгээ мэднэ. Баян уяачны эрхээрээ хатсан хүү аава би морь унаж уралдъя гэвэл үхчин дутаа юу гэд зад загнаад нам болгоно. Өөрөөр хэлбэл уралдааны морь унах нь өнчин өрөөсөн өгөөгүй ядуусын тайлан хэмээн ойлгох ажээ тэдгээр баячууд. Морь унаад амиа золж яваад тэдгээр бяцхан үрсийг би Морьтон Монголын үр сад хэмээн баттаа яваадна. Учир нь эцэг өвгдийн цусны буцалсан монгол хүүхдүүдээс өөр ийм аюултай уралдаан тэмцээнд зүрхлэн орох хүүхэд гэж дэлхийд үгүй. Үүнээс гадна тэдэнд бас амь зуух мөнгө хэрэгтэй. Үүнийг нь тэдгээр баячууд хангалттай ашиглаж олон 10 хүүхдийн амнаас эрүүл мэндээр олон 10 жил зугаагаа гаргацгаалаа. Харин морь уяж зугаагаа гаргаж буй морин уяачдын холбооны удирдах зөвлөлийнхнийг харин монгол хүн гэхэд эргэлзэн. Яагаад вэ гэж юу? Монгол хүүхдийн амь насаар зугаа цэнгэл хийж байгаа болохоор нь ингэж хэлээд байгаа юм. Монголын маань ирээдүйн хойч үе Монголоос дайдсан этгээдүүдийн тоглоом наадмын золиос болж байна. Хүүхдийн амаар зугаацдаг баячууд Монголоос өөр газар бий гэж юу? Ерөнхий сайдаа ерөнхийлөгчөө.